Сайн өрхөмд үзэгчтэй сэтгэлийн дэлгүүр нэвтрүүлэг маань эхэлж байна. Энэхүү дугаарыг сэтгэл зүйч миний би өнөөдөр хүргэх бөгөөд энэ бол маш гоё сонирхолтой сэдвээр өнөөдөр ярилцах болно. Анхны болзон дээр гаргаж болохгүй 10 алдаагийн талаар өнөөдөр ярилцах болно. Ингээд нэг хоёр ганцаахан авалтай байцаа. Харин тийм ээ. Бүрээсээ завгүй байсан. Чи яаж завгүй байсан уу? Би гайгүй нааш гайгүй. Тийм үү. Би завгүй байсан. Тэгээд хараашгүй. Энэ хөрхөн газрын тийм ямар нэгтэй газрын? Энд Сиэтл гэдэг шүү дээ. Чи тэр Сиэтл сууж ирсэн биз үү лээ? Тийм шүү дээ. Би Сиэтл сурч байсан. Хаана сууж ирсэн Сиэтл? Яг Сиэтл биш нөгөө нэг Сиэтлаас нэг 2 цагийн зайтай Ellensburg гэх нэг хот байдаг байхгүй юу? Тийм кампус. Central Washington гэдэг тэн сурч байсан. За юмээ захиалах удаа. За. Зөөгч. Чи шоолыг тийм үү үзэж байна уу? Харин тийм ээ. Бас хаал идмээр л байна. Улнаас сайхан. Чин дуурч байгаа шиг. За наашлаарай за. Бэнэ. Үсэнэ. За тэгэхээр бүсгүйчүүд болон залуучуудаа уцаар ярих асуудал бол одоо болзоон дээр гарах хамгийн түгээмэл болон одоо хамгийн наад захын алдаануудын нэг юм аа. Тийм учраас одоо уцаар ярьж байгаа үед тухайн хүндээ бүрэн цаг бүрэн анхаарлаа төвлөрүүлж чаддгүй юм байна. Энэ нь юуг бас илэрхийлдэг юм бэ гэхээр ирээдүйн харьцаанд ч гэсэн та тухайн хүндээ бүрэн анхаарал, бүрэн хайр халамж одоо цаг зав гаргаж чадахгүй хэмээх ийм буруу сэтгэл бол төрүүлд юм байна. Тийм учраас хэрвээ та болзоон дээр гараад хэрвээ та зайлшгүй уцаар ярих хэрэгтэй, аль эсвэл зайлшгүй мессеж бичих хэрэгтэй бол түүнийг аль болох одоо уучлахгүйгээд тэрийг түргэн хийх нь зөв юм аа. За тэгэхээр Ананд Альма хоёрын болзоон дээрээс бид нар харлаа л да. Альма маань уцаа аваад найзтайгаа сайхан гэртээ цай уугаа сууж байгаа юм шиг одоо баг Андыг ерөөсө тоохгүйгээр бараг одоо 10 минут шахуу уцаар ярьсан. Энэ бол одоо бас бүдүүлэг хүний шир тэмдгүүдийн нэг юм аа. Тийм учраас эрхэм үнд үзэгчтэй бидний өнөөдөр өгөх нэгт зөвлөгөө болзоон дээр гаргаж болохгүй ихний алдаа бол та уцаар ярихаас зайлсхий. Чи шоолыг тийм үү үзэж байна уу? Харин тийм ээ. Бас хаал идмээр л байна. Улнаас сайхан. Чин дуурч байгаа шиг. Ажлаас л тийм. За. За тэгэхээр энэ дүрс бичлэгээс бид нар бол ил тод харсан байгаа. Альма маань Анатаа болцож байхдаа утсан дуурсан. Тэгээд энэ бол одоо ажлаас залгасан байсан тийм ээ. За тэгвэл Альма маань бол одоо уцаа авахгүй байхыг шийдсэн. Гэхдээ энэ бол заавалчгүй ингэх ёстой юм бишээ. Хэрвээ үнэхээр одоо чухал газраас чухал үнээс дуудлага ирж байгаа бол тухайн дуудлагыг аваад айгу богинохон уучлалтгүйгээд хурдан дуусгах нь бол зүйтэй хэрэг юм аа. Тэгэл ер нь битгүй ингээл намхан хүмүүс ч аягүй тийм өндөр хүмүүс нартай байд юм шүү. Бидний сайн мэдхгүй. Тийм үү? Тийм. Манай тэр нэг манай X толгой байдагс аахгүй юу? За. Тэгэл амар өндөр. Тэгэл нөгөө нэг би ч ингээл аягүй өндөр өсөлттэй готл өмсөөл тэгэл хажууд нь жижиг харагдахгүй нь тэгэл амар хичээл тэгэл. Өө нэрээ манай толгой бас нөгөө нэг Япон хэлээр аягүй сайн ярьдаг.
Жишээсээ одоо чинь би одоо ингээл 3 жил хүнтэй үехэд ингээд бас амьдралынхаа 3 жил. За тэгэхээр болзон дээр гаргаж болох хоёр дахь төрлийн алдаа бол X буюу хуучин найз залуугаад аль эсвэл хуучин найз охиноо дурсах явдал юм аа. За тэгвэл энэ бол маш түгээмэл алдаануудын нэг гэдэгт та бүхэн надтай бас санал нийлж байгаах. Ананд Алимаа хоёрын болзон дээрээс нь бол ил тод харагдсан байгаа. Алимаа маань бол хуучин найз залуу тулгайгаа дурсаар ирсэн тийм ээ. Манай тулгай өндөр, манай тулгай ингэж чаддаг, манай тулгай японоор сайн ярьдаг. За тэгэхээр Алимаа минь та бол буруу хүнийг магтаад байна гэдгийг санаарай. Үзэгчдээ та ч гэсэн хэрвээ Алимаа нэгэн хүнтэй болцож байгаа бол хуучин өөр хүнийг магтваш болдож буй хүнээ магтах ёстой гэдгийг мөөх санаарай. Тэгээд ер нь эрэгтэй хүнд хуучин найз залуу, хуучин үерхэж байсан одоо найз залуу ч юм уу одоо найз залуугийн төлөө илүү их ярих тусам, илүү их деталь, илүү их мэдээлэл өгөх тусам тэр залууд та өөр залуутай харагдаад илүү төсөөлөгдөөд тантай ирээдүйн харьцаатай байхыг нэх хүсгүй болдгийг санаарай. Чамд ямар ч байна гэдэг харагддаг. Тэг надад бол ер нь тэгээл айгуу тийм өндөр л залуучууд таалагддаг юм дөө яг энэ нөлгөө хэлэхэд байна. Тэгээл би өөрөө нөгөө нэг тийм одоо намхан жолооч тэр үү те. Гэтэ би яг бас ингээл өндөр сэдэ готлон өмсч хүмүүстэл ингээл өндөр байхыг айгуу хичээдэг. Ер нь намхан хүмүүс ч амар өндөр байхыг хичээдэг штэ. Тэгээ өндөр хүмүүс намхан хүмүүс нартай тийм биш үү? За юм жоохон цог гоё харагддаг юм байна. Тийм. Ааж аваад. Тийм. Тэгэл надад бол жоохон тийм өндөр тэгээд боловсралтай. Тэгээд бас эмэгтэй хүний хүндэлдэг тийм л залууч таалагддаг. Энэ юугийн үшээ дээр нь тавьчих юм уу те? Энэ ямар бүтцтэй гэлээ? Дандаа л тийм ээ, ногооны. Гүг одоо энэ соос нь Нөхлөөр дандаа тийм ээ. тийм үү майонез яг ямар энэ улаан нь юу юм? Улаан помидор. Помидор биш ээ энэ нэг улаан соос нь. Улаан соос юм. Би энэ улаан соосыг амааргүй байна. Энийг ингээд яа чи энэ амар тархалдаг. Айгу. Зүгээр харагдаж байна. Тэгээд би ачих хөө буцаад аваад. Яагаад за тэгэхээр болзон дээр гаргаж болох 3 дахь төрлийн алдаа бол октоодод бол мөсгөөчөд зориулсан байгаа. Шувуу шиг битээ идэ. Энэ нь юу илэрхийлж байгаа юм бэ гэхээр маш олон октод болзоонд гарахтаа санаа зовоод те аль эсвэл таргалуулчихна гэж бодоод ингээд идж байгаа хоолоороо оролдоол баг зэрэг идээл. Одоо Ананд Алимаа хоёрын болзооны жишээн дээр бол Алимаа мань бол салаа захиалчаад салаатныхаа навчнуудыг нэгээр идсэн байгаа. За тэгвэл энэ бол мэдээж маш инээдтэй хэрэг гэдэгт та одоо бид надтай бас санал нийлж байгаа гэж бодож байна. Энэ нь бол эрэгтэйчүүдэд гоё харагддаггүй юм аа бүсгүйчүүдээ. Эрэгтэй хүнд аль болох өөрөөрөө тий хоол идүүл идчихдэг нэг тийм л октод таалагддаг. Тийм учраас октодод зориулаад хэлэхэд бол болзоонд гарахтаа хүссэн хоолоо хүссэн хэмжээгээр идэж байгаарай. Манай авч намынх гаргадаг байхгүй юу? Тийм учраас би найзуудаа нэг 11 хүртэл гарах байх би 11-ээс хойш авахгүй хавчаад байхгүй. Арайхан тийш найзуудаа гарч магадгүй. Тийм үү. Би асуу бай. За тэгэхээр сэтгэлийн төлхөөр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бидний дөнгөж сая хүлээж авч үзсэн бичлэг маань бол Ананд Алимаа хоёрын болзооны нэг хэсэг байгаа. За тэгвэл бидний одоо ярьж буй шинж тэмдэг бол октодод зориулсан нэг шинж тэмдэг байгаа. Тэгээ гарах алдаануудын нэг юм бол болцохдоо хоолоо баг багаар идэх явдал юм аа. За тэгвэл саяны бичлэгээс бид нар харсан байх Алимаа маань бол одоо чөлөөтөө те өөрийгөө илэрхийлээд ярангаа хоол идсэн байгаа. Тэр хоёр орой хагас сайны өдөр бас уулзаж магадгүй
гээд ингээд ирээдүйн төлөвөө ярьсангаа айгүй гоё чөлөөтэй альмаа минь хоол идээд өнгөрөөсөн байгаа. За энэ яасан бэ гэхээр анандад маш гоё харагдаж байгаа юм аа. Яагаад гэхээр эрэгтэй хүнд өөртөө ихтэй хоол идүүл идчихдэг одоо иймэрхүү бүсгүйчүүд таалагддаг учраас та болцоонд гарахдаа хизээж битгий санаа зовлгүй хүссэн хоолоо хүссэн хэмжээгээр идэж байгаарай. Танаа бүх коктейл чинь гарч байгаа юу? Өнөөдөр хагасаа өдөр юм чинь. Яхаа жоохон коктейл уучдаг ч юм билээ дээ. За тэгвэл нэг водка мартини авчих уу? Оо зэ. Баярлаа. Ямар охтод ер нь таалагддаг вэ? Надад тэгэл нүдэн дулаахан тэгэл хүчтэй юм. Айтайхан ааш. Зөвчөө. Ахад энэс нэг авчтай юм билээ. Наач болох юм биш үү гэж байгаа. Хагасаа өдөр юм чи ямар хамаатай юм бэ? Тэгэл маргааш уусаа бүтэн сая өдөр тэгэл жоохон уучтай уушч болно шүү дээ. Ихтэй нэг тийм амар хүчтэй биш шүү дээ. Гэтэ нэрээ жоохон толгой малгай эргээд тагчаа. Амар халуун байна те. Чи амар халууц чинь үү? Тэнийг хавцах байна. За тэгвэл Анад Альмаа хоёрын болцоон дээрээс хэдүүлээ харсан бах. Энэ бол баш миний хувьд айгүй инээдтэй бас бичлэг байлаа. Та бүхэн ч гэсэн инээдтэй байлгахыг хичээсэн. Альмаа маань 2 дахь водка мартиныг захиалаад тэгээд сүүл рүүгээ ямар халуун юм бэ? Миний толгой эргэлж байна гэсэн тийм ээ. За тэгвэл энэ бол маш одоо болцоон дээр хийж болохгүй одоо хамгийн бараг чухал болон том алдаануудын нэг гэдгийг би дурдахыг хүссэн юм. За тэгэхээр Ананд маань айгүй муухай байдалд орж байгаа. Тэгээд Ананд Альмаагийн талаар энэ болцооны дараа юу гэж бодох вэ гэхээр Альмаа нэгт бол үн цэнээ алдж байгаа юм. Хоёрт Анандын нүдэнд бол архичин те жоохон уучих дуртай, сериосны биш, өөрийнхөө одоо тийм сериосны найз охиноо болох тийм хүслийн одоо алга болгож байгаамаа. Тийм учраас бүсгүйчүүд болон залуучуудаа хэрвээ та болцоон дээр гарахаар шийдсэн бол аль болох уухгүй ахыг хичээгээрэй. Тэгвэл бас авч тийм үү буцсан ус байгаа юу те. Буцсан ус чинь миний би аягүй сайн шүү. За нэг ус авчиж төхөө. За тэгвэл мэдээж энэхүү дүрс бичлэгээс бид нар сайн харсан бах. Ананд Альмаа хоёрын болцоо маш амжилттай болж өнгөрч байгаа. Учир нь Альмаа минь буцалсан ус захиалсан байгаа. Тэгээд хагасаа өдрийн өдөр уулзсан учраас одоо арх захиалах нь бол тохиромжгүй гэдгийг та бүхэн одоо харуулахыг хичээсэн байгаа. За тэгэхээр Анандын хувьд бол одоо Альмаагийн үнц нь бол буураагүй. Альмаа өөртөө таалагддаг. Тэгээд тэр хоёрын нэгэ хүндэлж байгаа энэхүү байдлыг та бүхэн харуулахыг эрмэлзсэн юм аа. Тэгэл тийштэй тэгэл ажиллаа хийгээл тэгэл хичээлдээ яваал ер нь л амар завгүй байдаг шүү дээ. Тэгээд хичээл чи хий зэрэг байсан. Хүн дэсэн үгүй. Миний хичээл уушаа гайгүй байсан. Үгүй яах вэ тэгэл хэцүү шүү дээ тэгэл бас ингээм амар хариуцлагатай ах хэвээр тэгээд хичээлээ яг цагтны хийхгүй бол тэгээд сургуулиасаа хөөхдөд аяга амархан тэгээд тэтгэлгээ алдна. Тэгээд ер нь бол бас амар тийм хариуцлагатай ах хэвээр л таа. Сэтгэлийн төлөөр нэвтрүүлэг маань үргэлжилж байна үзэгчдээ. Бидний өнөөдрийн ярилцаж буй сэдэв бол болзоон дээр гаргаж болох алдаануудын талаар ярилцж байгаа. За тэгэхээр Ананд Альмаа хоёрын болзооноос харахад бидний одоо ярилцах гэж буй 5 дахь алдаа маань бол өөртөө итгэлгүй байх. Альмаа маань бол өөртөө итгэлгүй Анантаа ярьж байхдаа тий ширээг хумсаараа тогшоол тэгэл өөр тийшээ хараал тэгээд айгүй гутран үзэлтэй